Нэгэн ээжийн хүүдээ битсэн захидал эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийг авчирсан түүх. Одоогоос 100 жилийн өмнө Америк эмэгтэйчүүд санал өгөх эрхээ үндсэн хуулиар батлуулж байлаа. Гэвч түүхийн энэхүү чухал мөч тохиохгүйч байж болох байжээ. Ганцхан саналын хүчээр энэхүү нэмэлт өөрчлөлт батлагдсан байдаг. Теннессигийн хууль тогтоогчдын ээжийн бичсэн захидал түүнийг саналаа өгч түүхийн хуудсыг өөрчилөхөд хүргэжээ. Энэ бол Америкийн үндсэн хуулийн 19 дэх өөрчлөлтийг батлагдаж явандаа дэлхийн олон оронд тэрхүү эрхийг авчирсан олонний тэр бүр мэддэггүй урам зориг өгөх түүх хэлээ. Санал өгөх эрхийг шаардсан хөдөлгөөн үүссэн түүх. Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг шаардсан хөдөлгөөн 1948 онд итгэгчнүүд Нью-Йоркийн Сенат Холл дахь эмэгтэйчүүдийн эрхийн чуулган дээр анх цуглан албан ёсоор эхэлсэн юм а. Үүнээс хойш 70 жилийн турш Сьюзан, Энтони, Элизабет Кейди, Стентон нар хөдөлгөөнийг тэргүүлж эмэгтэйчүүд улсын мужийн хотын сонгуулиудад оролцох эрхийг олгох тухай үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө тэмцэж иржээ. Сарнайн дайн 1920 он гэхэд ялалт ойрхон ирсэн байлаа. Санал хүргүүлсэн 19 дэх нэмэлт өөрчлөлтийг 35 дахь муж сойрхон баталсан ба дахиад ганц л муж сойрхон баталвал нэмэлт өөрчлөлт албан ёсоор Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон батлагдах байлаа. Теннесси тухайн жилийн 100 нэмэлт өөрчлөлтийн тухай саналаа өгөх сүүлийн муж байсан юм. Хөдөлгөөнийхэн болон тэдний эсрэг хүчнийхэн мужийн нийслэл Нашвиллд цуглуулж, мужийн хууль тогтоогчдын өөрсдийн талд оруулахыг хичээлж байлаа. Итгэгчнүүд ямар талд байгаагаа мэдэгдэхийн тулд хувцсандаа сарнаа зөөсөн байсан ба тухайн үед үүссэн ширүүн мөргөлдөө сарнаан дай хэмээн түүхэнд нэрлэгдсэн юм а. Хөдөлгөөнийг дэмжигчид шар сарнаа, харин хөдөлгөөнийг эсэргүүцэгчид улаан сарнаа зөөсөн байжээ. Теннессигийн хамгийн залуу хууль тогтоогч. Хэдэн 7 хоногийн турш хоёр талын үйл ажиллагаа эрчимжиж байсан ч Теннессигийн хууль тогтоогчид 19 дахь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр мухардмал байдалтай байлаа. Консерватив намаас сонгогдсон 24 настай төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу төлөөлөгч Харри Бюрнерийн санал хөдөлгөөнийхэнд тодорхойгүй байсан юм а. Хөдөлгөөнийхэн Бюрнертэй ойр ойрхон уулздаг байсан ч түүнийг ямар бодолтой байгааг мэдэж чаддгүй байваа. Эцэст нь 1920 оны 8 дугаар сарын 18-нд Теннессигийн төлөөлөгчдийн танхимд цуглаж санал хураах цаг иржээ. Мухардалд орсон конгресс Бюрнийг танхиманд орж ирэхэд хоёр талын итгэгчнүүд амьсгаа даган харж байлаа. Улаан сарнаа зөөсөн хөдөлгөөнийг эсэргүүцэгчид түүний нэмэлт өөрчлөлтийг цуцлах эсвэл хойшлуулах санал өгнө хэмээн найдаж байв. Харин хөдөлгөөнийг дэмжигчид Бюрнерийн санал нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгож эмэгтэйчүүдийн санал өгөх мөрөөдлийг няцаахвэ хэмээн төгшөж байсан. Сүүлийн мөчид өөр нэгэн мужийн хууль тогтоогч Банкс Тюрнер нэмэлт өөрчлөлтийг дэмжих санал өгч саналын дүнг тэнцвүүлж орхисон. Дахиад ганц л санал байвал 19 дахь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдана. Үүний дараа болсон зүйл орчин үеийн түүхийн хамгийн чухал мөчүүдийн нэг болсон юм а. Нэгэн ээжийн цагтал анхандаа хөдөлгөөний эсэргүүцэгчдийн талд байсан Бюрний санааг өөрчлөхөд нэг шалтгаан нөлөөлсөн юм. Тэр өдрийн өглөө Бюрнерийн ээж Фиби Энсмингер Бюрнээс захидал иржээ. Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг баяртайгаар дэмжих тун тэднийг эргэлзүүлэх хэрэггүй. Тэдний эсрэг хэлсэн зарим үгс үнэхээр гашуун байлаа. Чамайг хэрхэрхийг харж суусан ч юу ч мэдэж чадсангүй. Химээгээд 19 дахь нэмэлт өөрчлөлтийг дэмжих санал өгч сайн хүү байхыг хүсэн мутралсан байна. Энэхүү захидал Бюрнерийн бодлыг өөрчилжээ. Их хүний зөвлөмж үргэлж үр хүүхэдтэй зөв байдаг. Ээж минь намайг дэмжих санал өгөхийг хүссэн хэмээн тэрээр хожим ярьжээ. Үндсэн хуулийн 19 дугаар нэмэлт өөрчлөлт батлагдав. Бюрний нэрийг дуудахад тэрээр улаан сарнаа зөөж гартаа ээжийнхээ загтлыг атхан зогсож байлаа. Түүний саналыг асуухад тэрээр дэмжсэн хариу өгөхөд танхимд байсан хүн бүр цочирдов. Ажиглагчид хэсэг чимээгүй болоод дараа нь баяр хөөрөөр дүүрэн хашгиралдваа. Бюрний санал эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх хэдэн 10 жилийн тэмцэлд цэг тавьсан ч уг түүхэн шийдвэрийг тухайн үед хинч тэмдэглээгүй маа. Харин ч уурлаж догширсан хөдөлгөөний эсэргүүцэгчдээс нуугдах шаардлагатай тулгарч яваа.